Сайн уу? Та бүхэний өнөөдрийн мэндийг хүргэе. Дорн намын хэлсэн сумын 12 дугаар сургуулийн дэах хэлэгчтэй 11-ийн Б-ийн хамт олоос мэдчилж байна. Дараахан. Намайг Батболын Нандин цэцэг гэдэг би та бүхэндээ цомог нэгийг танилцуулахад бэлэн болоод байна. Бидний ангаараа сургуулийн орчинд тулгамдж байгаа асуудал юу вэ гэдэг асуултын дагуу сургуулийнхаа багш сурагчдаас судалгаа авсан байгаа. Ингээд багшраас авсан судалгааны 55%, сурагчдаас авсан судалгааны 83%, анги техникийн хүрэлцээ мөн буюу хичээл давтах сонгон дугуулгын хичээлэг орчин байхгүй байна гэдэг асуулт гарч ирсэн байна. Дараагийн багш. Бид нэр энэ асуулт маань шийдвэрлэх ёстой чухал асуулт мөн үү гэдэг асуултын дагуу сургуулийнхаа удирдлага болох сургуулийн захирал менежер нийгмийн ажилтнаа танилцуулаад мэдээлэл авсан. Ингээд манай сургууль анх 640 хүүхдийн багтаамжтай баригдсан боловч одоогоор 1402 хүүхэд суралцж байгаа. Мөн дээрэс нь номын сандаа хүртэл хүүхдүүд хичээлж байгаа гэдэг хариу өгсөн. Үүний дараагаар бид мэргэжлийн ажлын боловсрол хариуцсан мэргэжилтэн урт насны алтан багаа нартай уулзаж мэдээлэл авсан. Ингээд манай сургуулийн орчны аюулгүй байдлын стандарт алдагдсан шаардлага хамаагүй гэдэг хариу өгсөн. Хичээл давтах сонгон дугуулгын хичээлэг анги техник орчин байхгүй байна гэдэг бидний заавал шийдвэрлэх ёстой чухал асуудал муу юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Дараагийн багш. Энэхүү асуудалтай холбоотой төрөөс явуул буй хууль тогтоомж бодлого нь хүүхд хамгааллын тухай хууль, боловсролын тухай хууль, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, эрүүл ахуйн тухай хууль, төрөөс боловсролын талаар баримтлах бодлого зэрэг байгаа. Үүнээс жишээ авч харахад хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6-гийн 1-ийн 6-аар хүүхэд гэр бүл нийгмийн орчинд өөрийгөө хөгжүүлэх эрхтэй гэж заасан боловч энэ нь зөрчигдөж байна гэж үзэж байгаамаа. Сайн байцгаана уу? Цомог хоёрыг танилцуулах албан байна. Бид нэр уг асуудлын хүрээнд бидэртэй адилхан асуудалтай хоёр сургууль уг асуудлаа яаж шийдвэрлэх талаар үр дүн тандалт судалгаа хийсний үр дүн дээр хоёр бодлогын хэлбэр гаргаж ирсэн байгаа. Бодлогын хэлбэр нэг буюу сургуулийн өргөдлөх буюу бага сургуультай болох. Бага сургуультай болохоор мэдээж анги техникийн хүрээлэлтэй бий болж сургуулийн стандарт хангагдаж хүүхдийн сурах орчин бүрдэх байгаа. Тэгээд үүний харин сул тал нь мэдээж нэг бага сургууль барьж байгаа учраас хөрөнгө мөнгө цаг хугацааг шаарддаг байгаа. Уг асуудлыг дэмжиж байгаа хүмүүс бол мэдээж сургуулийн сурагчид багш нар сургуулийн захиргаа байгаа. Харин уг асуудлыг дэмжихгүй байгаа хүмүүс бол төсвийн мэргэжилтэн багчж байгаа. Бодлогын хэлбэр 2 буюу сурах орчин бүрдүүлэх. Сурах орчин бүрдүүлэхийн давуу тал бол мэдээж хүүхдүүд чөлөө цагаа үр бүтээлтэй өнгөрөөж оюун ухаандаа хөрөнгө оруулалт хийх байгаа. Мөн сурагчид бие биенээсээ суралцсан бие даах чадамж нэмэгдэнэ. Тэгээд сурах орчин бүрдүүлсний сул тал нь болохоор мэдээж сургууль дотор орчин бүрдүүлж байгаа учраас сургуулийн зай багас байгаа. Мөн завсарлагын цагаар илүү өнгөд чимээ шугамд болох магадлал өндөр байгаа. Уг асуудлыг дэмжиж байгаа хүмүүс бол сургуулийн дийлэнх сурагчид болон багш нар эцэг их байгаа. Харин дэмжихгүй хүмүүс бол зарим эцэг эхчүүд болон сургуулийн захиргаа төсвийн мэргэжилтэн байна. Сайн байцгаана уу? Намайг Боргонхөө гэдэг ануужин битээр цомог гурыг танилцуулах бэлэн болоод байна. Бидний цаг хугацаа бага орох цаар хүрээ орон нутгийн түвшинд төсөв баг буюу сурах орчин бүрдүүлэх, коридор тогтвол бодлогын хөлбөрийг сонгосон байна. Үүний маань давуу тал гэвэл бидэнд чөлөө цагаараа оюун ухааны хөрөнгө оруулалт хийх, сурагчид бие даан суралцаж, чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдэж, багш нараас нэмэлт давтлага авах бөгөөд хүүхдүүд Монгол ахуй эдэл хэрэглийг нүдээр үзэн байнга тоглож, хийж хэвснээр мартагдаж буй өв соёлыг ахам хэрэглээ болгох байна. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах хууль хамгааллын хууль хэрэгжих хангалттай зэрэг. Сул тал гэвэл Монголын манай коридор стандарт алдагдаж, чимээ 5-аас 10 минутын завсарлагын хугацаанд чимээ шугах байна. За дараагийн коридор тогтвол бидний тогтворч байгаа хоёр дахин коридор нь яг одоогийн байгаа байдал одоо зураг нь энэ байна. Бид нар одоо тогтворч байгаа коридорын хамжирыг ийхүү зурж гаргасан байгаа. Бид нар дор хаяж 10-ны судалтай ширээ санд ширэг бий болгож хүүхдүүд чөлөө цагаа зөв боловсон өнгөрөөж давтахны цагаас өмнө одоо сонгоны өмнө ба дараа цагуудад одоо давтлага хичээлэх гэх мэт зүйл цагуудаа энэхүү ширээн дээр хийж хийхэд одоо бүрдсэн энэхүү ширээ байгаа. Түүний цаана гэвэл цонхны гол буюу хоёр болог багш өгсөн. Цонхны хоёр тал буюу номын тавид байгаа. Үүнд бан ээж бэлдээд 12-д төгсөх гэж байгаа сурагчид гэлтгүй. Ер нь бүх ангийн сурагчид өөрт хэрэгцээдэг гэсэн ном сонин сэтгүүлээ авч уншиж ер нь оюуханд хэлтэж байгаа зүгээр. Түүний цаад болонд болохоор одоо Монгол ахуй наадмын тоглоомын болон гэж байгаа. Үүнд бан хүүхдүүд мартагдаж өв соёлоо түгээн дэлгэрүүлэх буюу одоо нэг тоглоом зэрэгээр одоо тэр болон очиж тоглож наадаж одоо оюуханд хөрөнгө оруулалт хийх зэрэг. Түүний хажууд шатрын хоёр хөлөг байна. Түүнд ер нь шатар
оюухан спорт бөгөөд босоороо тоглодог оюун спорт төмөдөө үүндээ бас тоглож оюухандаа хөрөг болсон байна. Түүний хажууд бас самбар давтах хийх явцад дугуйтай самбарыг ашиглан багш нар дээр нь юмаа бичиж давтагдаа хүүхдүүдэд юм заах боломжтой. Тийм нэг самбар. За дараагийн. Бид нар төсөв мөнгө судалсны үндсэн дээр материалын нэр тоош ирэхэд дэлгүүр судалж авах үн зэрэг нарийн тооцоолсны эцэст 3,361,000 төгрөг болж Ужаанаар өөрсдийн биеэр хийлгэхэд илүү хямд төсвөөр хөрөнгө оруулалт хийх бөгөөд 3 сая дор хаяж 3 сая төгрөг болж ирсэн. За дараагийн. Дараагийнх нь. За сайн бацхан уу намайг Амажин гэдэг асуудлыг шийдвэрлэхэд холбогдолтой хууль тогтоомжийн багцаа хэлье. Төрөөс боловсролын талаар баримтлах болон хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, боловсролын тухай хууль, Дорнод аймгийн Хэвлэн сумын 4-р багийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн мөрийн хөтөлбөр 2019-с 2020 оны хичээлийн жил боловсрол соёл шинжилгээ ухааны яамны зорилго тус онд аймаг засаг даргын боловсрол албан байгууллага бүр булантай болох Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдах тухай хууль зэрэгтэй холбогдож байгаамаа. Энэхүү асуудлыг маань хариуцаж шийдвэрлэх төрийн байгууллагууд нь сургуулийн удирдлага 4-р багийн засаг дарга эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд юм аа. Бидний хийсэн нөлөөлийн ажлууд нь судалгаа авч утас болон мэйл хаягаар өөрсдийн асуудлаа боломжсон байна. Дараагийнх нь сургуулийн коридорт хичээл давтах сурагчид хөгжөөх орчин бүрдүүлбэл та дэмжих гэсэн асуултын дагуу судалгаа явуулснаар нийт 49 багш 560 төгрөг сурч авсан. Үүнээс 91.8% нь дэмжинэ гэсэн хариултыг бид өгсөнлээ. Дараагийнх нь Хэвлэн сумын 4-р багийн засаг дарга О Алтай хүүтэй уулзаж өөрсдийн асуудлыг боломжсон. О Алтай хүн бидний асуудлыг нааштайгаар хүлээн авч эрдэнэ төлөөлөгчдийн хурал дамжуулж шийдвэрлэж өгнө гэсэн хариултыг бид өгсөн. Хэвлэн сумын 4-р багаас сонгогдсон эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч Б Батэрдэнтэй уулзаж Батэрдэнтэй 4 удаа уулзаар холбогдсон. Анх бидэнтэй уулзаар ярихад бидний асуудлыг нааштайгаар хүлээн авч сургууль дээр манд хүрэлцэн ирж нөхцөл байдалтай танилцъя гэсэн боловч ковид буюу цар тахлын улмаас боломжгүй болсон. Гэхдээ бид энэхүү харилцаа холбоогоо таслалгүйгээр Батэрдэн даргатайгаа холбогдож асуудлаа уламжилж мэйл хаягаар хүмүүстэн байгаа. За энэхүү болгон маань бидний ангийн болгон маань ямарваа нэгэн үндсэн хуулийн эрх зүйн зүйл затыг зөрчөөгүй болно. Сайн цаана цомог дөрөв танилцуулах бодлогох байна. Энэ жил манай анги энэ хичээлийн жил манай анги иргэн төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд анги дотроо судалгааны төсвийн хуулийн танилцуулгын гэх дөрвөн багт хуваагдсан байгаа. Хамгийн түрүүнд судалгааны баг маань сургуулийн багш сурагчдаа сургуулийн орчинд тулгамдж байгаа асуудлын талаар судалгаа авахд сургуулийн анги танхимын хүрэлцээ мөн гэх асуудал гарч ирсэн байгаа. Үүнийг танилцуулгын баг маань сургуулийн удирдлагад танилцуулсан. Үүний дараа мэргэжлийн хэлтийн боловсрол хариуцсан мэргэжтэй уулзалт хийсэн байгаа. Үүний зэрэгцээ хууль судлах баг маань уг асуудалтай холбоотой хуулийг судалсан. Мөн үүний дараа судалгааны баг маань орчны танил судалгаа хийж адил асуудалтай болох 1 болон 5 дугаар сургуулийн уг асуудалтай хэрхэн шийдвэрлсэн тадаах туршлага судалсан. Мөн өөрийн сургууль судалгаа хийсэн байгаа. Мөн үүний дараа бид палан зураг гаргасан. Уг зураг дээрээ үндэслэж үнийн судалгааг дэлгүүр болон мужааны газраар хийлгэсэн байгаа. Хийлгэж төсвөө бүрдүүлсэн. Төсвөө гаргасан төслөө сургуулийн удирдлагч дахин танилцуулах сургуулиас бидэнд 1 дор 10 хүүхэд суух боломжтой ширээг гаргаж өгсөн байгаа. Үүний дараа бид багийн засаг дарга болон эрдэнэ төлөөлөгчдийн хурал танилцуулахад тэднээс нааштай хариултыг авсан. Мөн бид сургуулийн өргөдөл буюу баг сургуулийн үйл ажиллагааг орхилгүйгээр сургуулийн удирдлагад данх танилцуулахад сургуулиас зохих бичиг баримтыг бүрдүүлж аймгийн боловсролын газар болон аймгийн засаг даргад хүргүүлэхэд тэднээс бидэнд уг асуудлыг мэдэж байгаа заавал шийдэх асуудал гэж хариу өгөн мөн ямар бичиг хэлсэн байгаа. Мөн бид улсын хурлын гишүүн болох Болор чулуун захидал бичиж мөн 5 дугаар ангийн сурагчийн бүтээл болох миний мөрөөдлийн сургууль гар зургийг хавцран илгээсэн байгаа. За яваа. Цаашдаа бид төлөвлөсөн ажлаа дуусгаж үр дүнгээ харж
мөн үе төдийхэн болон дүүнараар уриалах болно. Мөн бид Улсын их хурлын гишүүн боловч чулуун болон сэргэлэн нартаа уцаар холбогдох болно. Анхаарал тавьж баярлалаа. 12 дугаар сургийнхаа багийнханд баярлалаа. Тэстэй амжилттай танилцууллаа та нар маань. Тий. Тэрэнд багшд нь баярлалаа. Тий. За одоо манай шүүгч нар та хэдээс тий асуулт тодруулах зүйлээвэл тодруулна. За баярлалаа хүүхдүүдээ. Орон аймгийн жилиг ширүүн үзэж байна. Нилээд чансаатай багууд өрсөлдөд байна. Төрөүний баг бас их хөөрхөн анх сонгож авсан байсан. Анх орцож байгаа баг гэхэд баримтын хуудсан дээр яг эргэн төслийн сурагчдад зориулсан, багийнх нь шинжилгээнд зориулсан баримтын хуудсыг маш сайн бүгэлсэн байна. Багш нь тэрийг харсан. Бас танаа багийн нэг давуу тал нь хинтээ уулзаж юу хийсэн бүгд зураг авсгасан байсан. Хэдийгээр онлайнаар шал оруулж байгаа ч гэсэн энэ цаг үед яг хажуучин байгаа юм шиг сайн мэдээллүүдийг эргүүлсэн баримтын материалуудаас олсон шүү. Удирдсан багшд нь бас баярлалаа. Баярлалаа. Мөн сурагчдын маань илтгэх чадвар үнэхээр өндөр түвшинд байна. Сурагч орчин үеийн сурагчид байх чадварууд та нарт аль хэдийн суудсан байна. Одоо цөмөр асуудал шийдвэрлэдэг, асуудлын хойноос хөөдөг, судалдаг, уг асуудлыг шийдэх зөвхөн сургууль биш өөр ямар олон талын оролцох шиг дэмжлэг үзүүлдэг вэ гэдэг суралцах чадварч яг энэ торгон мөчид ирсэн байна. Тэгээ анх удаа оролцож байгааг танаас сургууль материал нэг сайн байна, хүүхдүүд нэг сайн илтгэж байна. Багш нь ийм асуулт асууя. Тэр сургуулийнхаа тэр коридорыг засварлахтай холбоотой танаас сургууль төсөв байх уу? Тэгэхээр та хэд олон газар хандсан мэргэжлийн хяналтын боловсрол хариуцсан мэргэжилтэн сургуулийнхаа нийгмийн ажилтан цаашлах юм бол их хурлын гишүүд, засаг дарга гэдэг. За мэргэжлийн хяналтын боловсрол хариуцсан мэргэжилтэн та нарт ямар зөвлөгөө өгсөн бэ? Эндээс багш энэ асуулт дээр юу тодруулах гэж байгаа гэхээр сургуулийн стандартад ер нь бусад улсын хэмжээгээр хүүхдэд ээлтэй сургууль гэдэг юм стандарт санаа байгаа. Маш олон сургууль ингэж хийж чадсан. Тэгээ та энэ талбай тогтчуулгыг зүгээр нь тогтчуулах гэж харж байна уу? Клуб дугуулангийн журмаар гоё болгох гэж ингэж хараад байна уу? Эсвэл хүүхдэд ээлтэй сургуулийн орчин бүрдүүлэх гэдэг загвар стандартууд яваад байна уу? Энийг шийдсэний цаад алсын хараа зорилго чинь юу вэ гэж асууя. Нэгдүгээр. Хоёрдугаар багшийн асуулт нь зүгээр ингэж мэйлээр илгээсэн гэж байна шүү дээ, тийм ээ. Тэгээд танахаа сонгогдсон их хурлын гишүүн бусад хүмүүс албан ёсоор бичгээр та нарт ямар хариу амлалт мэдээлэл ирүүлсэн бэ? Дөрөвдүгээр багийн алтай хүү засаг дарга маань болохоор иргэдийн төлөөлөгчдийн хурлаар энэхүү асуултаа маань хийлдэг. Энэхүү одоо дараагийн хичээлийн жилдээ заавал энийг шийдвэрлэж өгнө гэдэг хариултыг тэмдэг гэсэн. Бид нэр алтай хүүдийг очиж уулзаж хийсэн байна. Тэгээд нөгөө орчин бүрдүүлгийн хувьд болохоор бид нэр 12 дугаар номын тавиар тавьсан шүү дээ. Тэр номын тавиард болгондоо яг Монголынхаа түүхийн номын 12 дугаар ангийнх маань хэрэгтэй нөгөө Ешигийн номнуудыг ч гэсэн ингээд тавиад заавал ангидаа ингээд хичээлээ татнахгүй анги төвжөлтэй байхад бид ингээд коридордоо ингээд зүгээр суучдаг үедээ ингээд чөлөө цагаа зөв болгосон өнгөрөөд одоо тэнцэн ингээд хичээлийнхээ өмнөх нэг засалгааны 5-10 минутаар айлсэл цонхтой цагаараа ч гэсэн ингээд хичээлийн боломжийг бүрдүүлсэн байгаа. Цахимаар явж байгаа учраас өмнө нь үндэсний хэмжээний шалгуулалт нь өдөржингөө шүүгчнэр маш их санал тусламж дэмжлэг үзүүлдэгээс энэ удаад багш нь маш бага цаг олдож байгаа учраас нөгөө хоёр шүүгчийг хэлхээс өмнө саналаа хэлье. Өмнөговь аймагт хүүхдүүдэд 2 дугаар Өмнөговийн 1 байна 2 дугаар сургууль аймгийн төвийн сургууль байгаа. Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуйн нэгж нэрмжит танхим хийцээ. Төсвөөс нэг төгрөг гарахгүйгээр маш гоё сургууль. Тэр сургуулийн захирал нь манай улсын шилдэг захирал менежер бас татад орж ирсэн. Тэгэхээр тэр сургуулийн жишгийг бас судлаарай. Заавал улсын хурлын засаг дарга хариу хүлээгээд төсөөс мөнгө гаргуулна гэж харахгүйгээр тийм бас юм гоё арга боломж бас байгаа шүү хүүхдүүдээ. За амжилт хүсье. Баярлалаа. За бас ингээд их амжилттай оролцож байгаад баяр хүргэе. Хамгийн их одоо таалагдж байгаа зүйл нь ийм маш шинэлэг асуудлыг бариад авсан байна. Бид нар ингээд сургууль гэдээ ойлгохоор анги гэж ойлгодог, коридор явуулдаг, чимээгүй алхдаг тийм хэсэг гэж ойлгодог. Ер нь нийтлэг сургуулиуд тийм байгаа. Монголын. Гадаадд бол олон улсын сургуулиуд бол коридор өөрөө юу гэхээр суралцах орчин гэдэг бүр чиглэлээр нь тогтчулж идэг. Тэгэхээр би та бүдгийг бол надад бол наачд маш их таалагдж байна. Одоо манай сургууль жишээлбэл юу гэхээр хоёр давхартай бол ийм спортын ингээ хүүхдүүд ингээд нэг спорт маягаар байж болдог заалны наадтай учраас тийм тохиолдолтой. Гурван давхарт яг та бүдгийн хийх гээд байгааг бид бас хийх гэж үзээд байгаа юм. Бас хүүхдүүдийн юу гаргаад. Тэгээ энэ дотор зүгээр зөвлөхөд ингээд овчин гэдэг зүйл чинь дотор 3 хэсэг байна.
одоо материалын орчин, сэтгэл зүйн орчин, үүлийн орчин гэдэг. Тэгэхээр үүлийн орчин гэж юу хэлдэг юм бэ гэхээр үйл ажиллагаа гэж байгаа юм. Тэгэхээр ямар нэгэн орчинд орчуулах гэж байгаа хүүхдүүд нь бүгдээрээ та бүхэн юу анхаарах хэрэгтэй вэ гэхээр жишээлбэл энэ коридорыг одоо үүлийн орчин гэхээр энд ямар үйл ажиллагаа явах гэдгийг эхлээ биччихдэг байхгүй юу? За энд сууж ном уншина гэдэг үйл ажиллагаа бичсэн бол ардталт нь энд ямар материал орчин хэрэгтэй. Ном уншихад ном нь тавиултайгаа бэлэн байх ёстой. Нэг суугаад ширээн дээр унших юм уу, буудан дээр унших юм уу тэрнээсээ хамаарат ийм материал юм байна. Гигметр ингээ бүх юмнуудаа ингээд бичиж ингээд нөгөө үүлийн орчноо гаргаж жагаад материал орчныхоо зураглалыг гаргадаг. Манайх анх ингээд багш нарын өрөөд тогтчуулахад бас яг ингэж ийсэн. Одоо бүхэл юмдаа яг энэ аргачлалыг хэрэглэдэг. Багш нарын өрөөд тогтчуулахад багш нарын өрөөнд багш нар юу хийдгийг дэвтэр засна. Тэгвэл дэвтэр засахад юу хэрэгтэй? Ширээс өөр юу хэрэгтэй байх юм? Өөр юу хийдгийг хичээлийн бэлтгэл хийн. Хичээлийн бэлтгэл юу хэрэгтэй ч гэдэг юм. Ингээд ийм байдлаар ингээд нөгөө үүлийн орчноо сайн гаргачих юм бол дараа нь хэрэглэхэд амар байдаг. А тэгэхгүй биднес бүр ингээ гой санагдсан юма тавьчаад хэрэглэхтэй болж өгдөг. Энд чинь ном хүртэл одоо ямар ном уншвал коридорт уншвал одоо амжихын номын санд гэдэг ингээд гарна. Тэгээ энэ ажлаа заавал дуусгаарай. Зөвхөн жишээгээр хэлэхэд манай сургуулийн сурагчдын зөвлөлийн даргын сонгуул болдог байхгүй ингээд намар тэгээ мөрийн хөтөлбөр гаргадаг. Энэ жилийн ялсан одоо даргынх нь гол хөтөлбөр нь бол 3 давхрын юм одоо манай яг та хэдий хийх гээд байгаа шиг хэсгийг манайх бол ширээ сандал мандал бас нэг 50 мавилтай. Тэгсэн чинь тэрнийг бол ингээд жишээлбэл утас цэнгэлдэг үстэй, хэвлэх хувлах үйлчилгээтэй тэгээд өөр одоо өшөө нэмэлт ингээд бүр ингээд олон юм тухлаг болгоно ингээд зөндөө юм ингээд ингэсэн явж байгаа. Гадаадд бол одоо манай сургуулийн хүүхдүүд очиод яхад бүр ийм хичээл давтдаг бүсгээ байж идэг. Ингээд энэ нэг ширээн математикийн хичээл давтдаг, нөгөө ширээн физикийн сууж давтдаг. Тэгээд ингээд нийлж сууж хоорондоо биеиндээ тусалдаг. За тэр үтгийг л дээдлийн ангийн хүүхдүүд нь ингээд яг цагийн хуваар гаргаад доотлох ангийн хүүхдүүдэд давтлага гэдэг ийм бүс байждаг. Ингээд чөлөөтэй биеиндээ тусалдаг сайн дураараа. Тэгэхээр энэ бол одоо би зөвхөн Монголын сургуулиудад ийм соёл их олон бий болоосаа коридор гэхээр л нөгөө анги танхим хөрөлцгөө байнгут захирлууд нь ингэж хааж вакуумдаж хаагаал анги болгоол ингээл ерөөсөө манай энэ сургуулиуд их хэцүү байгаад байгаа байхгүй. Коридороо ерөөсөө ингэж яадаг. Тэгээ энэ дээр нь та бүхэн их сайн шинэлэг ашиг ингэж оролдож байгаа юм байна. Энэ их зөв шүү. За төсөвт бас энэ ном худалдаж авахыг бол сүүлийн үед суулгаж эхэлж байгаа, шаардж байгаа. Тэгэхээр сургуулийнхаа төсөвт энэ ном сурахыг худалдаа авахд яг бага мөнгө байгаа л та. Гэхдээ оргууд орвол одоо ямар ч гэсэн мөнгө суудаг болж эхэлсэн. За дээр нь одоо багшийн нийт төсвийнхаа 2% багшийн хөгжилтөд зарцуулах гэднээс гээд ингээд за ямар ч гэсэн юунууд бол бий болж эхэлж байгаа. Тэгэхээр та бүхэн маань энэ орчноо бол ингээ гоё хийгээд үзүүлээрэй. А түрүүн бас хэн тойцог багшийн хэлсэн саналтай нэг байгаа. Бид нэг бүгдийн төрөөс үсэх гээд байдаг. Энийг бол ингээд гадныхныг харахаар үл өгөхөр компани одоо байгууллагуудаас жишээлбэл одоо манайхны ашигладаг хамгийн сайн туршлагыг өгөхөр одоо компаниудыг судлан гэхдээ сургуульд хүүхдэн сурч байгаа эцэгхийн компаниудыг судалждаг байхгүй юу. Тэгээ мэдээж эн чинь тухайн хүүхд ашиглана, юу ч ашиглана. Тэг ингээд яхаар арай дэмжих нь илүү байдаг. За тэгээд тэр булан дээр нэг тэр компани одоо нийлүүлсэн ширээ, тэр компани энийг хийж өгсөн, тэр эцэг хийж өгсөн гэдэг тэр хүний одоо нэрмжит гэдэг шиг тэр нэг алдар хүндтэй байх одоо тусалж байгаа юм сайхан байх юм хийчихдээ. Тэгэхээр хүмүүс үүнд их дуртай байдаг. Ингээд сайн ашиглаад байгаа юм дээр хүмүүс дуртай байдаг. Тэгээд баг багаар. Ингээд харилцан биеиндээ ингээд хамтардаг соёл үүсчих юм бол ингээд болно. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Ер нь бол шинэлэг. Тэгээд цаашдаа сургуульд бол маш хэрэгтэй өөрсдийнхөө тав тухтай ингээд байж болох орчин байна. За мэдээж хөдөлгөөний урсгал эднэсгээ бас тооцох юмнууд бол бий. Тэгээд би дараа нь танаа багтаа жич нэг утсаар ярьж хагаад дэлгэрэнгүй зөвлөгөө бас ингээд санал бодол солилцъя. Тэгээд энэ ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. За үндэсний одоо хэмжээний шалгуултанд оролцож байгаа Дорнод аймгийн 12 дугаар сургуулийнхаа сурагчдаа болоо багшд нь өндөр амжилт хүсье. Тэгээд ер нь бол энэ сургуулийн хувьд одоо 600 гаруй хүүхд сурах боломжтой сургууль 1400 гаруй хүүхдгээ өөрөөр хэлбэл 1.3 дахин илүү ачаалт хэтэрсэн тийм орчин нөхцөл за төрөөс энэ асуудлыг шийдэхэд бас тодорхой хугацаа шаардах ийм нөхцөлд бас өөрсдийнхөө сурах таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр ингээд тулгамж байгаа асуудлуудаа барьж аваад ингээд шийдэх гэж явж байгаа та бүхнээр бол бахархаж байна.
Тэгээд ер нь бол одоо энэ бусад улс орнуудын хувьд сүүлийн үед нэг аз жаргалтай анги гэдэг ойлголт гарч ирээд байгаа. Энэ нь бол тухайн сурагч бол одоо ихэнх хугацааг бас сургууль дээр өнгөрөөж байгаа. Тэр хугацаанд бол аз жаргалтай, тав тухтай одоо ингээд суралцах хөгжих ёстой гэдэг юм концепт явж байгаа. Тэгэхээр энэ үйл баримтлал энэ зүйл дээр бол зүйлтэй та бүхэн яг хийж байгаа энэ үйл ажиллагаа энэ зүйл бол бас нийцээд явж байна. Тэгэхээр энэ бол зөвхөн та бүгдийнх биш одоо сургуулийнхаа нийт тэр сурагчдын тав тухтай одоо сурах боломжийг хангах чиглэлээр хийж байгаа учраас маш чухал ажиллаа гэж үзэж байна. За тэгэд энэ дээр нэг тодруулах нэг асуулт байна. Энэ юу вэ гэхээр одоо мэдээж одоо бас яг ингээ хүртээмж нь олон сурагчтай байгаа. Тэгээд дээр нь нэмээд ингээ коридороо ахаад ингээ одоо ингээ суралцах орчин бүрдүүлээд явахад бол бас дэмжихгүй ч юм одоо ингээ зай талбай улам багаслаа гэдэг ч юм уу тийм байдлаар хандах одоо тийм эсэргүүцсэн тийм тал байсан уу? Тийм хүмүүс одоо оролцогч талууд байсан бол тэднэртэй тавхмаас хэрхэн ойлголцож харилцсан бэ гэдгийг бас тодруулъя гэж бодож байна. Баярлалаа. Манай сургуулийн хувьд болохоор бид нэр захиралтай ингээд сургуулийн удирдлага танилцуулахад ер нь бол нааштайгаар хүлээж авсан. Тэгээд коридорын хувьд болохоор манай сургууль 8, 11-ийн урт дүрмтэй байхгүй юу? Тэгээд тэн дээр болгондоо бидний тавьж байгаа сандал ширээ, шатар эдэр маань 40% нь явагдаж байгаа. Тэгээд яг урсгалаар бол яг 60% хүүхдүүд ингэ чөлөөтэй явж болох ингээд зай талбай гарч байгаа гэж үзэж байгаа. За баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. За Домон далаагийнхантаа баярлалаа. Тий. Гоё өөрсөнд нь айгүй ойрхон асуудал сонгож аваад тий. Асуудлаа ингээд шийдвэрлэж байгаад нь баярлалаа. Багштаа хүүхдүүдэд нь. Нөгөө багш нартай бид нар их талархах хэрэгтэй шүү тий. Их ачаалтаа байхад хүүхдүүдэд чиглүүлээд ажлын хажуугаар тий. Түрүү хэлжсэн 150 сургуулаас одоо энэ хүртэл ирсэн 54 сургууль. Тэгээ одоо энэ 12 гээд ингэ явахаар нэлээд олон эмээг давж тгууж үнэхээр хичээлдээ ажилдаа дуртай хүүхдүүдийнхээ сургуульдаа ингээ хувь нэмрээ оруулах гэсэн юм чин ирмэлцэлтэй багш нар маань энэ жил үнэхээр ингээ шалгарч ирж байгаа. Тэгээ та нарт бүгдээрэнд нь баярлалаа.